1990 онд Монгол улсад ердөө 200 хүрэх гүршихэнтэй оны цайны газар үйл ажиллагаа явуулдаг байсан. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар өдгөө өргөжин дэвшиж хөгжсөөр 2019 оны байдлаар энэ тоо 10,000-д хүрчээ. Өөрөөр хэлбэл 10,000 гаруй цайны газар, ресторан, паб, буфет, кофе шоп гэх мэтчлэн газрууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газруудад хэрэглэгч танд хэр эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчилж байна гэдэгт хэрэглэгч таны өмнөөс бид шалгалт хийх журамтай юм а. Мах жимс хоёр хоорондоо нийлээд ингэж байж хаа зүгээр үү? 100 г дутуу. Үзэгч та бүхний санал гомдлын дагуу бид хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад гинтийн шалгалтыг хийх боломжтой гэдгийг дуулгая. За мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд та бүхэн бэлтгэлтэй байгаа гэж найдаж байна. Сайн байцгаана үзэгчдээ, шүглүүлэгч нэвтрүүлгийн анхны дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Таны мэлмид бид хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа газруудын өнөөдрийн өнгө төрх ямар хөө байгаа вэ гэдгийг үзэгч та бүхэнд үзүүлэх зорилготой манай нэвтрүүлгийн анхны дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Анхны дугаарт Солонгос хоолны газар, за мөн сүлжээ ресторануудаар шалгалт хийсэн байгаа. За ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Манай нэвтрүүлгийн шалгалтын арга замууд маш энгийн зарчмуудаас бүрдэнэ. Газруудын галтогоо агуулах, үйлчилгээний заал, хэр зэрэг эмгцэгцтэй цэвэрхэн хийгээд дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн ажлын зарчим ямар байгааг сонирхох юм. Энэ удаагийн дугаарт ямар өнгө төрхүүдтэй галтогоо биднийг хүлээж байгаа бол нэвтрүүлэгтэйгээ хамт байж хамтдаа шалгацгаая. Энэ юуны хавсан байна вэ? Энэ ногооныхын энэ махных гэдэг энэ юугаар нь ялах вэ? Терминатортад эндээс ингээ уучдаг байхгүй. Ишнээс нь, барилнаас нь. Харин тийм терминатортсан цаас чинь гэхдээ тодорхой хэмжээний хэдэн 7 хоног болоо ч юм уу чи шүү. Тэгэхээр яг өнгөөр ялгах хавтан байвал бас зүгээр байна. Энэ хөргөөр үү? Хөлдөөгч үү? Хөргөөр байна те? За хөргөөр нь ер нь бол өндөр зааж ин тий. Дунд чинь ер нь бол 6 градус байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Ангилж ялгартай юм уу? Энэ бол энд дандаа махан төрлийн юмнууд байх хэрэгтэй. Энд дээр ногоо орцсон л байна. Орцсон байх гэсэн чинь юу гэсүгөө? Би өөрөө яг галтгоондоо биш. Заалаа юм хийх хэрэгцээ болох байна. Чи одоо 16 гээд наа чинь заалт нь ажиллахгүй байгаа шүү. Энэ өнөөдөр зөөлсөн тос шин тостой. Өнөөдөр зөөлөд маргаашндаа шин тос хийн. Нэг өдөр хэрэглэдэг. За хэдэн литр тоснд юу хичнээн хэмжээний юм хайрч Энэ байна? 18 мл тостой нэг өдөр шарна. 5-6 гаярц юм шат. Стаканы мах шарна. 6 гаярц стаканы мах нэг шүдэ төмс шарна. Хэмжээ юу надад гонц зэргийн харагдчихээн. Шар нэлээд хүрэнсэн байдалтай тос харагдаж байна. Өглөө сольсон тос гэсэн. Танад ер нь яг хэдэн мэргэжлийн тоглож байна? Нэг. Ганцхан таал байгаа мó тий? Би өөрөө. Энэ өнөөдрийн дээж өгч шүү. Тэгээд дээжнийх нь температур ер нь хэд байх хэвтэй вэ? Та температурыг мэдчихэв нэ? 4 байх хэвтэй. Тий. Тэгээд ер нь байнга энэ ер нь ингэж заадаг уу? Энэ одоо хэд бэлсэн ингэж заадаг. Энэ маргааш тустангуудаа энэ нөгөөдөр нүстэн. 48 цаг. Тэгээд 3 хоногийн дээж байдгүй л үү? Одоо яг өнөөдрөөс урагшаа 3 хоног гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 29-ний дээж нь хаана? Баач шууд 72 биш 48-аар явд юм тий. 70 цаг байхгүй. Ягаад манайх одоо ийм 2 төвлөс одоо 48 хоног дараах юм. Одоо энэ их 5 сарын 1-нд авсан, 5 сарын 3-нд авсан, 5 сарын 2-ын 4-нд авсан. 48 цагаар явсан. Одоо энэ хэдэн грамм байх хэвтэй вэ дээж? 150 200 г. Энэ тэгээд 200 грамм хөө. Энэ одоо хийх нь одоо хийхдээ Өнөөдөр ирсэн баг. Өрөөний тасалгаа нь ингээд тэсгээр тухайн махны одоо ам чанар гэдэг юм уу тэрэнд өөрчлөлт ордог гэж сонссон. Сонсон. Хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт нэмэх нь, хэрэглэгчийн хяналт нэмэх нь, төрийн хяналт сайн байвал эргэн бүрийн эрүүл аюулгүй байдал амнаас хамгаалагдаж чадна гэсэн урайг манай шүглүүлэгч нэвтрүүлэг голлох зорилгоо болгон ажиллаж байгаа юм а. За тийм ч учраас хэрэглэгчийн хяналтыг төлөөлж шүглүүлэгч нэвтрүүлгийн баг төр буюу төрийн хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн хяналтын ерөнхий газар төлөөлж байгаа юм. Яагаад ямар ч хаяг шүү байхгүй юм бэ? Байхлсан.
Би авчирд Гэхдээ ер нь бол хэрэгжилж байгаа энэ бүгдээр бол ингээд юу байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Гэхдээ хаяг нь монгол хэлтэй төгсөж бас заавал Монгол хэлбэртэй 19 оны 6 сард хугацаанд дуусах юм байна. Задлсан байгаа бол задлсан 10 сар хэмжих хэрэгтэй. Тийм. Ингэж хийсэн соус ингээл өдөртөө л дуусчихдаг шүү дээ. 300 орчим хүн бол үйлчлүүл яг тогтмол үйлчлүүлдэг хүмүүс нь. Тэгээд шууд одоо энэ түргэн хоолыг нэг авч гардаг хүмүүс бас байгаа. 50 литр соусыг өдөрт одоо 3-400 хүн худалдаж аваад баг идчихин гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө эн чинь нөгөө нэг соус нөгөө нэг шарах явцад бас одоо юу гэдэг нь шингээд ширгээд байхгүй бол чинь махандаа бас шингэж өгдөг байхгүй юу? Энэ савын ер нь яаж угааж ариутгад юм бэ? Соус хийх болгондоо дугааж байгаа даа. Тэгээ энэ дамжид тийш. Ариутгын нөгөө нэг хөрөмж хүмжтэй танахтай. Тавга ер нь яаж ариутгаж байгаа? Зөвхөн фэригээр угаагаад тэгээд өчөж юм. Гэхдээ эн чинь зөвхөн одоо ийшээ зал руу гардаг нөгөө нэг цайны болоод хачирны л юмнууд юм шүү, хатаач нь шүү тийм. За нөгөө соуснуудыг чинь бэлтгэдэг юмнууд уу тий? Тий. Энэ хагас болоод тэгэл тусч байгаа. Энэ агуулсан юм уу тий? Энэ дөнгөсөө нөгөө бараа гэж буруу гадчих шиг л. Тэр нь бол тогтмол ингээд үйл ажиллагаа явуулаад ингээд сурцсан аж ахуйн нэгжүүд бол хаана яг юу байгаарэ гэдэг байршлаа ер нь бол сайн мэдчихэж байгаа шүү дээ. Нөгөө нэг хоороос яаж тавих вэ? Маш нөгөө нэг жоохон ажилчид нэг тийм сайн тогтохгүй байгаа байхгүй. Зөөгч нар нь ялангуяа цалин босны дараа ингээд цалингаа авчаад өөрчлөлтөд одоо би танахаас тэдэнд гарах шүү. Олоороо матаа гэж хэлэхгүй. Тэгээ нэг шинэ хүмүүс орж ирсэн болохоор нэг яг сайн зааж өгөөгүй орчиндөө тасаагүй болохоор асуудал гарч байгаа шүү. Ямар ч гэсэн эрэгтэй эмэгтэй тойлет гэдэг энэ дээрээ бичсэн байна. Суул дурын дээдлийн ус татдаг карантиныхын дээдлийн таг нь байхгүй. Ил хагахгүй хогийн сав байна. Хогийн сав нь одоо ямар нэгэн нэм бактери гэдэг юм уу дээш нь ингээд агаарт цухгантууд одоо битүүмжлэлтэй замун юм гişгүүртэй ингээд ангаадаг хогийн сав байх юм бол нэлээд тохиромжтой. За ямар ч гэсэн эмэгтэй эрэгтэй гэсэн хоёр тусдаа нойлтой. За халуун хөвдөөс бол хэвэн гоож чинь. Хүүхдийн нойл гэсэн юм байна. Оо за бодчих шүү дээ. За усын татаад үзчихье. Ажиллаж чинь үгүй юу? За ажиллаж чинь. Ажилт юм уу? Энэ ажилт юм уу? Битүүмжлэлтэй учраас энд нэлээд хүчин байна. Гэхдээ агаарын энэ бол дээшигээ ингээд энүүгээрээ сорж гардаг болтой. Гэхдээ энэ соролт нь бол нэг сайн мэддэхгүй. Сая түрүү унтраацсан байсан юм уу? Тэгээд та нар энэ дотроо өөрсдөө ингэ байж байгаад амар халууцаад хэцүү байхгүй нь энийг байнга ажилуулахгүй болвол энэ одоо тоосыгоо ер нь бол хэр хамжтай зүйдэх юм. 7 хоногны удаа зүйдэх юм. Тэрнээс одоо ийм тоостой шүү дээ. Яг юу байгаа юм бэ? Тэгээд гидсний толгооны фокус гэдэг юм байна. Спеш байна тий. Бентес болсон баг. Ийштэй нөгөө он сар бичсэн байх хэрэгтэй шүү дээ. Тэдний өдрийн тэдний хэмжээний одоо аптек эрүүл ахуйн тий ийм материал ингээд авсан байх хэрэгтэй. Тэрийг нь одоо тэдний сар тэгээд хэрэгэлсэн тий тэдний өдөр гэдэг. Гэтэ ер нь бол өдөр болгоно энийг байнга ашигладаг үстэй тийм ээ. Хэрэглэгчдийн мэдих эрхийн хүрээнд бэлтгэгдэж байгаа бидний уг нэвтрүүлгийн нэр бидний зорилготой нэгт холбоотой. Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт хаана алдагдаж зөрчил үүссэн байна? Тэнд бидний шүгэл дуурч тухайн байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад туслах юм. Байгууллага бүр дотоод аудитаа сайжруулах шаардлагатай бол шүглүүлэгч шүгэлдэж сануулна. Одоо харин дараагийн газруудын галтгоо гэхээсээ илүүтэй иргэдэд барьж байгаа зоогийг сонирхохоор болсон байгаа. Өөрөөр хэлбэл хоолны үн, үйлчилгээний соёл, үйлчилгээний танхим зэргийг хамтдаа харцгаая. Чиний төрлийн хоол үйлдвэрлэж гаргадаг бай танаа байгуулъя. Үндсэн 6 хоолтой. Маш их тоо. Энд дөрөв салат байх юм. Танаа заалны одоо хэмжээ багтаамж ер нь хэдэн үнээс болтой?
За 50-50-аас 70 хүнээс судалтай байгаа. Ерөнхийдөө бол тийм 50-аас 70 хүн орж ирэх боломжтой байгаа. Хоол захиалсан байгаа. За энэ хүү хоол маань 5-аас 10 минутанд гарна гэсэн. За үйлчлэгээний хувьд бол бас боломжийн 5-аас 10 минутын дотор бол энэ тухайн хоол гарсан байгаа. Өөртөө өөрийнхөө одоо эрүүл мэндийн санаад авдаг хэрэглэгч бол тухай бүртээ одоо үйлчлүүлж байгаа байгууллагынхаа ариун цэврийг бол мэдэн баримжаагаар бол ерөнхийдөө хараад явж идэг. За тухайлбал одоо яг энэ байгууллагын сирэний ариун цэврийн байдал бол яг энэ өдөрн ингээд баримжаагаар харахад бол жоохон дутуу цэвэрсэн байдалтай харагдаж байна. За ер нь бол манай монголчууд ихэвчлэн энэ сэрэг авчирч гисэн салфеткаараа ингээд арчаад хоолоо идчихдэг ийм одоо өөрийн мэдлгүй хөвшил гэдэг юм зуршилтай болсон байдаг. За ер нь бол яг хэрэглэгчийн хяналт гэдэг яг энэ стандартынхаа дагуу бол энэ сэрийг маш сайн ариутгаж за мөн энэ салфеткаар одоо арчихгүйгээр шууд одоо хэрэглэх боломжийг нь бүрдүүлсэн энэ цэвэрлэгээтэй сэрээ ирэх ёстой. За гэхдээ энэ сэрийг бол зайлшгүй энэ салфеткаар арчих юм нөхцөл байдалтай сэрээ бол яг одоо миний гарт ирсэн байна. За тухайн хоолнд бол нийтдээ 16 нэр төрлийн амтлагч одоо орц найрлага ордог байгаа. Технологийн картаар бол шалгах гэж байна. За тухайлбал мах, өндөг, бөөрийнхий сонгон. За бөөрийнхий сонгон 1 грамм 40 грамм орсон байх хэвээр шууд өрүүлжин хэмжээтэй ирсэн байх хэвээр гэсэн ийм стандарт байт юм байна. За мөн чинжүү орсон байх хэвээр хар мөг. За удаа 220 грамм орсон байх хэвээр нийтдээ энэ хоолны нийт чинь бол 580 грамм байх хэвээр юм байна. Ерөнхийдөө бол амсгад давс бол таарсан. Тэгээ амтлагч бол яг тухайн соус нь тухайн хоолныхоо орцноос бол арай их юм уу яг тухайн хүн болгоны одоо амтлах чадвар өөр өдөг тийм ээ. Тэгээ тэр ч утгаараа надад бол миний мэдрэгдсэн зүйлэр бол амтлагч нь арай их хурц юм уу да гэсэн мэдрэмж төрж байна. Ер нь одоо яг хэрэглэгчдээс та нар тухайн хоолыг захиалсны дараагаар та давс багтаа иддэг үү эсвэл амтлагч хийх үү хийхгүй юу нэмэлтээр ногоон сонгон хийх үү гэдэг юм. Ийм асуумжуудыг ер нь хийж хоолоо бэлтгэдэг үү? Ер нь бол технологи картын дагуу хийдэг. Тэгэнгүүтээ үйлчлүүлэгч маань өөрөө давс багтай эсвэл давс ихтэй ногоон сонготой өөрөө захиалаа өгчдөг. Сонгоо иддэг үйлчлүүлэгч маань өхрийн шарсан махаа сонгоо огт ямар сонгоо авнаа гэж захиалгаа каст хийгээд өгчдөг. Тэгээд каст хойшоо тоогчдод хэлээгүү тоогчдын сонгоо идэх байхгүй. Өндөртөө орны үед болохоор ер нь Аз талтай болохгүй. Хойжууд байлгаараа хэлдэг. Жоо хурц амттай. Ер нь одоо энэ төрлийн амтлагчийг иддэггүй хүн маань өөрөө санаачилж ер нь хоолой захиалахдаа би энэ төрлийн амтлагчийг нэмж хийхгүй шүү гэсэн байдлаар бол захиалга авах юм. Тэрнээс бол та нар өөрсдөө төрүүлж асуух байдлаар бол асуумж явуулдаг гэсэн. Асуух эхлээд л санал хүсэлт авдаг байхгүй. Санал хүсэлтийн дагуу одоо тэр хоолч ийм байна гэж санал хүсэлтэн дээр ихэд санал гомдлоо аваад ажилдаг. За энэ газрын хийж байгаа үйлдвэрлэж байгаа хоолны одоо хүнсний бүтээгдэхүүн орц найрлагыг хийсэн технологийн картуудаа ингэж боловсруулж хийсэн байна. Саяны хоол нь хэдэн минутын дотор гарах ёстой лээ? 25 минут тий. Одоо 5 минут байгаа юм. Сахаллаарай. Баярлаа. Байна. Кончигсэн зөвхөн байна. Зя. Одоо энэ хоолны нийтдээ 10 орчим төрлийн орцтой жортой бүтээгдэхүүн байна. Beef tenderloin steak. Beef tenderloin steak. За, өхрийн гол мах, давс, хар перц, ургамлын тос, rosemary, чихэрлэг төмөс, цагаан мөг, маасл, ястай чөмөг гэж ах шүү. Гараараа бичсэн юм ястай чөмөг. За ер нь бол хамгийн голлох одоо энэ хоолны голлох юм нь бол энэ өхрийн гол мах байна. За өхрийн гол махын цэвэр жин нь бол 250 байна. За бохор жин нь 300 байна гэсэн юм арсналгатай. За одоо тэгэхээр бүгдээрээ энэ махны жинг одоо яг хэдэн грамм байна гэдгийг нь үзье. Стейкний гол махаа жинлээд үзье. Ер нь бол хоолны технологи дээр жор дээр бичснээр бол 250-аас 300 грамм байх хэвээр. За яг одоогийн жим бол 5.5 граммаас 140 грамм болж таарч байна. Тэгэхээр ойролцоогоор 100 граммаар дутуу мах. Чихэрлэг төмс нь
60 г чихэрлэг төмс байх хэрэгтэй байна. Зөөлөн 60 г. Тавг бол 5 г хэмжээнд татж байгаа. Чихэрлэг төмс 80 г байх хэрэгтэй. Чихэрлэг төмс 43 г байна. За тавгны 5 г асаад 38 г. 47 г. 5 г аслаа 42 г. Энэ дээр цагаан мөг маань 60 г байх хэрэгтэй. 20 г дут байна. Далайн давс хар перц 2-2 г орсон байх хэрэгтэй гэсэн юм жортой юм байна. Гэтэ яг хуу тэрийг хэмжиж мэдэхгүй учраас амтлаад үзчихье. Гэтэ хүн хүний амтлах мэдрэмж өөр. Ерөнхийдөө бол давс сул багтдаг. Грамны хувьд дутуу байсан боловч амтны хувьд бол дайж юм байна. Би бол цадхаар юм байна. Микронутралтай одоо энэ тогшлуудын хөвчлэн одоо хэрэгэлдэг. За энэ газрын хувьд зөвхөн байна. Энэ пэйжийг ер нь бол 1000 ашигладаг уу те? Ашигладаг. Ааха. Энэ тавг нь юм халтар байна шүү дээ. Тэгээ ер нь бол дээр нь өөр тавтай юм тавьж халаадаг ба те. Гэрийн ногоонууд салаатнууд хэмжлэлийн ангиллуудаа ер нь яаж яадгийг ерөнхийдөө бол энэ галтгооны хувьд нэлийн температур өндөртэй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо эдгээр маань энд ингээд цааны ингээд температурт байх хэрэгтэй юу эсвэл хөргүүрэнд байх хэрэгтэй юу? Хөргүүрд байх хэрэгтэй. Энэ чинь юу яагаад хацаалын цагаар болохоор баг ингээд тасдаг. Энэ өндөг өглөөний өндөг үү? Тийм. Энэ юу хэрглэж исэн бах вэ? Энэ дээр бол хуушраа бэлтгэдэг юм байна тийм үү? Хуушраа харж байгаа тос нь хаана вэ? Хуушраа харж байгаа тос юм. За, хэдэн цагийн давтамжтайгаар ойролцоогоор хэдэн хуушраа харсныхаа дараа сольдог вэ? Өдөрт хичнээн хуушур гардыг танад? 500-600 хуушураа нэг тосонд хайрдаг байх нь уу? Тийм. Энэ хөргүүний хувьд бол хас 3 градусыг заасан байна. Ерөнхийдөө 5 градусыг заасан байх хэрэгтэй. За болсон бүтээгдэхүүн гэдэг энэ тухайн хөргүүрээ хаягдсан байна. Түүхий бүтээгдэхүүн, хагас боловсон бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүн гэдэг ангилсан баг шиг байна. Бид нар ер нь бол өмнөх өдрөнд бэлдээд ингээд өтөөгөд хийчихдэг юм уу гэж харагдаад байна л да. Нэлээд хөлтсөн байдалтай. Одоо яг өнөөдөр хийсэн байлаа гэж бодоход одоо өдрийн 12 цаг өнгөрч байгаа гэж бодоход өглөө хийсэн одоо байцаа яавч ингэж бурдсан байдалтай мэдхгүй л ах л та. За энэ төмс ч гэсэн мөн ерөнхийдөө хөлдөлтийн байдалтай. Тэгээ градусыг харахаар ер нь бол бүр хөлдөөгчний градус биш байгаа байхгүй юу? Хөргүүрний градус хасах 6 градус нормалны байгаа байхгүй юу? Ихсэн ернээсээ хөлдөөцөн байна гэдэг чинь ерөнхийдөө бол ганцхан байх магадлалтай гэж харж байна. Харж байхад энд пяур шанагаар халуун цаа уудлаад тах шиг байсан. Ер нь бол ийм пяур одоо стандартын шаардлага хангаагүй пяурыг ер нь бол хүнсэнд ашиглах хоройтой байдаг шүү дээ тийм ээ. Ялангуяа энэ халуун бүтээгдэхүүн одоо ингээд савлж байгаа тохиолдолд энэ одоо түрүү намайг харж байгаад халуун цай ингээд уудлаад байжсэн. Цаашдын эрсдлийг ер нь та бодож үзсэн үү? Ер нь хортой шүү дээ тийм ээ. Монголчууд бид нар чинь хорт хавдраар ер нь бол хөвчлэн өвчлөөд байна. Дээрээс нь ер нь бол иймэрхүү жижиг шажиг зүйлийг хүнсэндээ хэрэглэснээс болоод хүнсний аюулгүй байдлаар чам сахиж чадахгүй байгаагаас болоод өвчлөлт үүсэх магадгүй одоо хорт хавдрын үүсэх голтой эдгээр ингээд болоод байгааг үүсэхгүй тийм ээ. За сая биднийг орж ирэхэд бол энэ махнууд бол газар байсан. Яг стандартынхаа дагуу бол үйлдвэрлэл үйлчлэг эрхэлж байгаа энэ хоол үйлдвэрлэлийн одоо хүнсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд бол шалан дээр байх ёсгүй. Стандартынхаа хувьд бол дандаа ингээд газар дээрээс одоо тэдэн сантиметрийн өндөрч гэдэг юм тавцан дээр тавигдсан байх юм шаардлагатай байдаг. Биднийг орж ирсний дараа бол газраас махаа авчихсан. За ер нь бол энэ мах бэлтгэлийн өрөөний ерөнхий стандартын хувьд бол чиг усан төсвөртэй ерөнхийдөө бэлтаагаар одоо хийгдсэн байвал илүү тохиромжтой байдаг. За гэхдээ яг энэ газрын хувьд бол энэ тухайн одоо газрынхаа
ханыг бол ингээ будаж өгсөн байна. За гэхдээ энэ будаг нь бол стандартын дагуу биш гэж бас хэлж болохгүй. Гэхдээ энэ нь бол амархан одоо хуурж хохрох юм магадaltaй байдаг болохоор хвчлэн бэлтаагаар хийвэл тохиромжтой байдгаа гэдэг бол стандарт зааж өгсөн байдаг. За мөн энэ хаан таазны хувьд бол арчид цэвэрлэх боломжтой, бохирлогдоход одоо дорд орон цэвэрлэх боломжтой юм хаан таазтай байх ёстой. За гэтэл бол энэ таазны хувьд бол ийм шохоотой байгаа. 5.6 градусыг зааж ерөнхийдөө дундаж температур нь 5 градус байх ёстой. За энэ хөргүүрийн хувьд ийм ангилалтай байна. Ерөнхийдөө бол стандартын харахад л ер нь стандартын шаардлагад тэтгэлэн хангахгүй байгаа жоохон бохир газар байна гэж харагдахаар би одоо яг энэ төхөөрөмжөөр энэ өрөөний температурыг шалгаж үзье. За яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа 30 градусыг зааж байгаа бол даруй одоо стандартаас зааснаас 10 градусаар илүү одоо дулаан буюу бөхчин байна гэсэн үг. За ерөнхийдөө бол энэ бөхчин байгаа газар байгаа ногоонууд амархан муудах одоо магадлалтай. За яг одоо миний хажууд энэ харагдаж байгаа энэ бэлтгэлийн ажлууд ер нь агуулгын газрууд хийгдэх ёсгүй байдаг. За гэхдээ энэ газрын хувьд бол ингээд мах бэлтгэлийнхаа одоо ажлыг агуулгахдаа одоо ингээд хийж байгаа стандартын зөрчил бол байна. За агуулгад одоо ингэж бэлтгэл одоо хийх боломжгүй байдгаа гэсэн стандартыг бол анх удаа сонсож байгаа юм тийм үү? Тийм. Тааштай хэр удаж байна? 2 жил болж байна. Сэрүүн одоо нөхцөл байх ёстой байдал одоо ийм дулаан бөхчм одоо газар ингэж хадгалагснаа мэдээж мөн ашиглагдах байгаа, хүнсэнд ашиглагдах байгаа, эргэн танд орчихж байгаа энэ хүнсний бүтээгдэхүүний одоо чанар аюулгүй байдалд бол нөлөөлөх үүссэн өөрчлөлт бас гарч болох юмаа гэсэн зүйлийг харж болохоор байгаа. Үйлчлэгээний танхим буюу энэ заалны чийгшил температур нь за яг энд 29.2 градусыг зааж байна. Одоо яг энд жишээ нь 8 хүн байна гэдэг чинь 8 хүний дэвтэр байна уу? Эрүүл мэндийн үзлэг хийгдсэн. 6 оны дэвтэр. 8 байх хэрэгтэй тий. Тэг яг барман зөөгч хоёр бол шинжлэх шаардлага юм шүү. яг шаардлагатай байгаа тэр хоёр Яг ямар төрлийн хичнээн төрлийн одоо шинжилгээд хамрагдах хэрэгтэй байдаг юм та мэдэх үү? 4 төрлийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэдэг юм шиг байлээ. Би тийм мэж нь болохоор сайн мэдгүй шүү дээ. Сайн мэдэхгүй байна. Мэж нь биш болохоор. Та тэгээ яг ямар албан жишээлтэй юм бэ? Энэ газрын үйл ажиллагааг ерөнхийдөө мэдчихэж байгаа юм. Ерөнхийдөө мэдчихэв. Тэгэхээр одоо хамгийн чухал юм чи цагаан орхоо тиймээ тий. Тэглгүй яг уу тий. Танайч одоо хэдэн сар? 6 сар. 4 сар байна. Шүглүүлэгч нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Бид энэ удаад хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт гинтийн шалгалт хийсэн бол дараагийнхаа дугаараар барилгын салбар, за магадгүй өсчин гоо сайхны салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа газруудад гинтийн шалгалт хийх төлөвлөгөө бидэнд байгаа. Тиймээс бидний нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай. Мах жимс хоёр хоорондоо нийлээд ингэж байж байгаа зүгээр үү? 100 г дутуу. Үзэгч та бүхний санал гомдлын дагуу бид хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад гинтийн шалгалтыг хийх боломжтой гэдгийг дуулгая. За мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд та бүхэн бэлтгэлтэй байгаа гэж найдаж байна.